Hi найзуудаа, хэрвээ чи миний бичлэгийг үзэж байгаа бол хэрвээ эсвэл subscribe дараад намайг дагаарай. Баярлалаа. Хай, ануу байна. Миний бичлэгс тавтамаар л. За би одоо босч тэгээд гадны геймер байна. Миний цонхоо. Тэгтээ 11 цагаас бороод байсан. Юу ялаа гэж сайн мэдсэн үү? За ингэсэнтэй би өглөө босоод ч гэж би өглөө 6 хүмүүс ирсэн заяа. Ингээд хөшөг өглөө өөр амар ирчдэг. Заримдаа бол зүгээр ингээд тархис ирчдэг. Заримдаа болохоор юу яачдаг. Давсаг чимрээд ирчдэг. Тэгээ өглөө ингээд 6 хүмүүс ирсэн. Тэгээ би бас чалт нойлорчоо тэгээ буцаад оронд ороод буцаараа юм хүмүүзээ. Тэгээд юм мужид буцаараа оролдоод тэгэж байж байгаад тэгээд босоод ордныхаа даваг салсан заяа. Ордныхаа даваг салаад нөгөө ингээд ордныхаа даваг амар гоо шин даваг салж игээд тэгээд усанд орчоод унахаар амар гоё ядчих тийм. Би тэр мэдрэмж амар дуртахгүй. Тэгээд ордныхаа даваг салсан. Тэгээд ер нь бол би амар сижигч тэгээд нөгөө одоо энэ ус чинь ингээд өдрөө ингээд баахан бактери ингээд нэм ингээд усан дээр ингээд наачраач хэвдүүлээ. Тэгээд энэ ингээд үсээ арай бол унгааж унтаж чадахгүй мэдээж. Тэгээд ингээд тэр баахан бактери янгаа дэрэндээ нааж байгаа. Тэгээд тэр наасан дэрэндээ цэвэрлсэн сайхан нүрээ наагаад ингээд унтаж байгаа. Тэгээд тийм болохоор нүрээ одоо энэ угаагаагүй үсээ наасан олон хоног тэр бактери наасан дэрэндээ нааж унтах нь сайн биш. Тийм болохоор ялангуяа тэрний хувьд ойрхон баймаас үлэх хэрэгтэй. Тэгээд би ордныхаа даваг салчаад тэгээд би тэр салсан хуучин ордныхаа даваг бас угаах хувцснуудаа нийлүүлээд ялгаад угаалгах машинд хийжээд тэгээд хувцас аваагдчих хорондоо өглөөнийхөө цаг болсон. Өглөөнийхөө цайнд таалах тэгээд fresh gas тэгээд хэн хийсэн. Тэгээд пандерцэн сүдий завсан. Тэгээд тэгчээд усан орсон. Усан ороод шүдээ угаагаад усан ороод нөө бинийхээ айсмэрсээ гүйжүүлээ. Шүдээ угаагаад тэгээд нүрээ бодсон. Тэгээд нүрээ бодчих хоорондоо миний нөгөө угаасан юм маань ээлжилж бэлэн болоод угаасан юм гаргаж хатааж дэлгээд тэгээд тэгчээд нүрээ бодчихад юм дэлгэчээд хувцаанд шууд гарч ирсэн. Азар харин ёо банавро галерейн зөвсөв хөргүүлж ирсэн. Шинээр хагуу азарч гэж юу нь алхсан амьдрал хэрэгтэй л дээ. Тэгээд өглөө ер нь бол өглөөний жоохон их болсон. Тэгээд ягаад вэ гэхээр би ер нь жоохон тараалж болохгүй ойрт жоохон нэмгээд байгаа. Тэгээд одоо нэг сарын тэмдэг ирэх төгөөр хоолны хавтас амар ихтэй болчдаг. Янз янзын мэдмээр санагдаад. Тэгээд би нэг зөвгөн дотор байгаа болохоор галерейн байгаа болохоор амар зүйлхэн ярьж байгаа. Би бас энэ үнцгөөс явуулахгүй. Тэгтээ яаж чарахсан яах вэ? Зүгээр надад бол хамаагүй. Байгаан л нэмж байгаа. Бас ингэ бэтэр бол энэс хамаагүй маа. Тэгээд бүтэн дээр одоо ингэж харагдаад байна. Яг хөө. Тэгээд би одоо ингэ майк байхгүй, микрофон байхгүй болохоор очны ингэж юм амар энд сонсогдох байх. Sorry. Тэгээд манай хав дээр хөрвүүлээд одоо галерейн зогсоол дээр бодлоо гэсэн үг. Хөрвүүлээд ирсэн. Тэгээд хөрвүүлээд ирсэн чинь би уцаараа хахад миний галтерэг гэсэн үг галтерэг мөнгөлөө. Ер нь бол 2 минутын дараа ирэх хэрэгтэйсэн гэсэн чинь бүр байхгүйсэн тийм. 10 минут хоцорлооч гэж байхгүй байхгүй. Гэсэн чинь гадаа амар хөтөн. Тэг би ингээд өнөөдөр Бремен би яг орж ирсэн үзээгүй. Тэгээд ганцаараа ч гэсэн хамаагүй Бремен орж үзье гэж бодоод тэгээд аль өглөө бас бүр өчигдөр л Бремен орно гэж төлөвлөсөн байсан цаг бодсон. Тэгээд би байжсэн чинь Бремен ингээд орж ирсэн гарч ирэхгүй. Тэгээд би за одоо хашаач явах хамаагүй ирсэн хамгийн ихний зүгээр л хүүтэмээс авах зүгээр хашаач явах нь хамаагүй ирсэн ингээд зүгт шууд сууж тэгээд дулаацангаа бодъё. Буцаад Бремен явах яах вэ гэж бодсон. Тэгээд би ингээд амар стресстэй юм уу гэж бодсоох байх гэл. Зүг маань ингээд байхгүй. Тэгээд ингээд хүүтэн тэгээд би ингээд уурлах гэж бодсон. Тэгснэ за ингээд уурлаад явах тийм болсон гэж дараа нь бодоод ууж ирээд тэгээд байжсэн чинь хамгийн түрүүнд ирсэн трейн цуг нь болохоор хамбург орох цуг ирсэн байхгүй. Тэгээд суугаад хамбург орох цуганд суугаад тэгээд тэгсэн чинь тэр цуг нь яг хамбург үгүй
шууд ингээд эрг явахгүй заяа. Шахан бүрүү дээрээ зогсгүй хар бүрүү дээр ингээд зогс оруулсан болсон. Тэгээ хар бүрүү дээр зогсоо. Хар бүрүү дээр буучаад. Тэгээ одоо би хар бүргийн тань офис галерейны буудлаас буцаад одоо нөгөө анхнаасаа өчигдөр төлөвлөж гисэн Бремен рүүгээ явах гэдэг. Тэгээд Бремен орох зүгэнд галерейнд дотронд суудсан байна. Тэгээд одоо утгагүй байх. Одоо энэ мань янз бүр болчихгүй тэр чигт айтайгаа явж байгаа Бремен уушаасаа гэж би ямар бодож байна. Энэ мань зандаа янз бүр болох юм бол амар стресс байх. Тэгээд ингэж харагдаж байна. Окей. Тэгээд яа нэг тийм их байна. Тэгээд би Бремен ингээд анх удаа олж үзэж байна. Тэгээд амар гоё хот ч юм уу ми хот байгаагүй мэдгүй би анх удаа очиж үзэж байгаа. Тэгээд анх удаагийн байдлаар миний хариулын хамт үзцгээе. Тэгээд би бацаахгүй Хамбург ингээд орох нэг зүгэн суусан чинь өөрийгөө зовоод яах вэ? Бремен дараа 7 хоногт явчих. Одоо ингээд Хамбург ингээд анх удаа үзэж байгаа юм шиг үзээд ингээд харуулъя гэж бодсон. Гэхдээ би ингээд Хамбург зөндөө болоодаа ингээд явсан юм чинь нэг амар яг анх удаа үзэж байгаа юм шиг үзүүлэлт баг. Тэгтээ бас анхнаасаа Бремен явна гэж төлөвлөсөн байсан болохоор тэгээд Бремен руугаа одоо яаж яаж байгаа явах юм. За тэгээд ингээд амжилттай Бремен харахад л тэгээд Бремен очоод болцгаая. Тэгээд нэг би ингээд энэ логик ингэж байгаа байхгүй юу? Зүгээр өөрийнхөө хоббигоор хийж байгаа. Тэгээд энийг маань ингээд хүн үзэх ингээд таалагдах байх надад юусоо хамаагүй. Би энийг зүгээр л өөртөө нэг юм өөрийгөө заагүй байлгах ингээд нэг зөвлөг нэг явахгүй заагүй байлгах юм өөртөө нэмж байгаа. Би нэг тэгээд тэр нь болохоор би нэг амар завтай байдаг хадвал зүгээр Sehr geehrte Fahrgäste, jede Fahrt im Metronom bleibt alkoholfrei. Das Bereitstellen oder Verzehr alkoholischer Getränke ist bei uns im Metronom nicht gestattet. Wir wünschen Ihnen eine angenehme Fahrt. Тэгээд яваа сайн ярьж байгаа юм бас чанга сонсох байна гэхдээ. Тэгээд яа тийм бол тэгээд бас одоо энэ камер мемориг ч гэсэн юм л юм ашиглах шүү дээ. Тэс би одоо энэ Instagram та хаяа нэг зураг авч хийхэд ашиглахад бас хайрын тэгээд тийм болохоор бичлэг гэж байна. Би хөрхөн бондгор байна. Бараг 60 илүү харагдаж байна. Бараг 60 угаас бодлож байгаа. Тэгээд би бас ингэж намайг банамж тавуулахгүй гэсэн юм л юм аяа өөрчлөсөн. Тийм болохоор одоо жоохон тэрэндээ орж байгаа бас чинь нэмэгдсэн тэрэндээ анхаарал яа гарч байгаа. Яа. За ингэж миний хичээсээ дээрэмцэн цүнх. Ингээд цонхоор ингэж харагдаж байна. Энэ ингэж цонхон халдраа болох ингэж харагдаж шүү дээ. Камер биш. Яа, гэмэн бол нэг юм модорхоглох газар байдаг. Тал газар опсоо. Тэгээд нэрээ би газар сууж байгаа тийм цүн дотор юу байгааг үзүүлээ. За юу авч гарсан аа өнөөдөр. За явж нэг юм. За энэ ингээд Бремний Hauptbahnhof гэдэг нь Бремний галерейны төв зогсоод буудал. Ийм газар байна да. За одоо энэ одоо юу үзэх стагаш мэдгүй л явж байна дөө. За ямартай ч гэсэн энэ хотынхоо төв рүү явж үзье. Тэг төвийн үзье. Юу нь бол яа. За тэгээд өнөөдөр явж юмтай ч гэсэн Бременд ирлээ. Тэгээд өглөө гэрээсээ 12 цаг 12 өнгөрөг гарсан. Тэгээд одоо галерейн дотор цуган дотор юу яалаа 3 цаг хүртэл 3 цаг 20 минут гэсэн байна. Тэгээд яг хөөс надаас одоо тэгээд юундаа чиндэж хонхоо Kaufhaus нь очиж үзье гэж бодож байна. Тэгээд одоо миний би бол нэг power bank авч гарч ирсэн гэсэн чинь байна шүү дээ. Тэр маань тэмгэлгэж үзсэн чинь болохгүй юм. Тэгээд Kaufhaus бол яг нэг хэмээн тэгээд авчиж тэгээд Kaufhaus гэж одоо захирга тэгээд Kaufhaus нь үзчихээ. Яа хүмүүсийн гараад байна. Одоос ёо тэгээд нэг тийм байсан чинь юм гадаад улсад ирсэн юм шиг. Гадаад ирсэн юм цаа. Өөр улсад ирсэн юм шиг байна.
Би гэхдээ угаасаа гадаадд үжиж гадаад юм бол санагдаад байсан юм. Тэгээд тий жоох юм актер жүжиггүй юм тэхгүй газар ганцаар явж байгаа жоохон санагдаж байна. Агад юм шиг мэдэмж төрөөд байна. Одоо энэ зон тохиолдолд баг микрофон шиг. Нэг амар их ингэж хүн бодчихгүй байна. Тэгтээ жоохон замбраг үзээ. Амар хүн бодчихгүй байна. Өнөөдөр мөртөө өдөр болсон гэж байгаа. Яа тэгээд фантастик очоод болчихсон. Санаад харж байна. Ингээд ийм хат байт юм байна. Also wirst jetzt so nicht sehr Seychellen-mäßig so, ja, aber halt nicht, kannst du auch mal was machen. Ich bin noch das Punkt. Ja, und dann denkt man sich aus, ja, aber За, шиг байна. Хартнаа. Энэ л юм шиг байна да. За ингээд. Энэ хэсэг нэг тиймэрхүү байна. Тэш очицгаая. Ямар өндөр юм бэ? Тэгээд мөнгө төрөг өргөх шиг явъя гэж бодсон. За хартнаа. Юм байна. Энэ хаалган болтой. Ингээд за энэ хаалганых нь үүдэнд байгаа хүмүүс нь болохоор юм байна. Хаалган малган тийм гоё юм байна. Хүмүүс нь ингээд үүдэнд ингээд сууцсан. За тэр бол одоо бодлол хаа юм шиг байна. Яа, биш ч магадгүй. Миний зүгээр. Ийм газар байна да. Өндөр харж байна. Орох боломжгүй хаалттай байх шиг байна. Амралтын өдөр болохоор. Яа. За, өөрийгөө бас премьер юм байна. Усман сэхэн хэсэг тийм юм байна. Тэгээд яг хүн болгон үстэй. За ингээд. Атаусиорт. Тэсвэ. Хатара. За ингээд. Усман биднээс сайхан. Сэсэрбэн. Тэгээд өөрөө ингээд ганцаар явах цаг дарж явах юм байхгүй хэвчээ тийм. Өөрөө зүгийн камераа жоохон гацгаж зөөнүүд ямар ч гэсэн авчлаа. За тэг үнэ би одоо хаашаа явж үзэх ёстой гэдэг юм мэдэхгүй байна. Уус ямар ч тэр мэрийгээ бол судлаа. Тэрнийх орлын ямагаас үзэж чадхааргүй байна. Цаг сууд бол байна. Тэгээд чи бас яг юм яана. Яа. За та нараа ингэ хард яа. Ингээд Германы хуучны байрлууд нь ингээд амар гоё байдаг. Тэгээд ийм хөшөө гоё ягаад. Тэгвэл гоё. Манай Монголын хөшөө ямар байдгүй. Тэгээд одоо тарцуулаад үзчихгүй юу? Тэгээд би энэ хуучны байрлууд амар гоё. Дуртай. За бороо орой. Тэгээд бороо өдөр тарчлаад тэгээд уусаал хэлмээрээ байдаг дөө. Тарчлаач гэж. Тэгээд би нэг юм цэцэрлэг олсон. Гол мол уурсдаг. Нэрийг нь мартчихлаа. Тэндээ ирчлээ. Энд бол үнээр утгаар ямар болж байна? Салхилаад бороо ороод навчас хийсээд модод нүцгэрээд за тэрийг харцгаая. Зэн шүү дээ. Одоо бүр тийш юм шиг бол гоё юм шиг байна.
Энийг харж байна уу? Энийг үтсгэлэнтэй байгааз. Энэ навчиг харж байна уу? Яа. Ингээд ийм гоё газар орж ирлээ. Die хүмүүсийн шалхалс хүмүүсийг дагаад хачуул яа гэдэг вэ? Den Teil des Hauses an, an der Barrelais. Яагаад таймер утасгалантай юм аа? Харчин уу энэ шуунуудыг харчин уу? Тэгээд хардаа ингээд явж исэн чинь харчин уу? Тэр хөөрхөнийг энэ хурмаад тэгээд энийг хардаа. Yeah, this is spring. So cool. За тэгээд явж байгаад би нэг юм хөшөөтэй тарлаа. Харах та нар. Харж байна уу? Манай нөгөө Монголын ярьсантай хөшөө бодол амьд аваад. Хөөе би нэг хаалга олж харлаа. Хаалга. Харж байна энэ хаалгыг. Орж болох юм байна. Яа, одоо болж байгаа юм тий энэ болох байлгүй дээ. Энэ сайхан хүүхнийг харж байна уу? Хүүх юм уу? Хүүхэн л болтой хүүх мөхтэй юм байна штэ. Сайхан хүүхэн байна. Сайхан хүүхэн гэж одоо энэ шүү дээ. За энэ сайхан хүүхэнтэй хөшөөтэй. Ингээд нэг юм гоё газар хөдлөе. За би яаж хувцлаа? Өнөөдөр яаж хувцлана харуулъя заяа. Ингэж хувцсан. Энэ миний яг жакет яг энэ дикисэх тэгээд дотор нь зүгээр юм зүгээр л даван харсан байгаа. Тэгээд ингээд терфизэн хар өмсөн. Яа тэгээд ингээд хар готлон өмсөн. Ингэж хувцсан. За тэгээд энэ гоё газар ирлээ. Надад бол ганцаараа ирээд тэгээд ганцаараа би ингээд дэше тэшээ явж сурах хэрэгтэй. Би явдаг л та гэхдээ ингээд ганцаараа байж сурах хэрэгтэй гэх юм уу. Тэгээд үнэхээр гоё байлаа. Гоё өдөр байлаа. Тэгээд одоо бэштэй. Түн дотор юу байгааг харуулъя. Яас ингээд би нөгөө ингээд уцаа тавиад ингээд яаж ин хаан тавиад түн дотор байгаа юмаа сайн харуулах юм мэдэхгүй. Нөгөө сайхан хүүхнийхээ урд нь уцаа тавьчлаа. Хардаа. За миний түн дотор нэг хүнд үзэлээр хар сайхан гой моё зөндөө юм би шүхрэн. Зонтог. Тэгээд заяа. Зонтог. Тэгээд ус. Тэгээд очны камер уухагаа энэ тэнд явж байгаа. Тэгээд самар амир үлдээдэг. Самар амир эрүүл мэндэд амьдралт хэрэгтэй та самар сайн дээр ухаантай болно. Амир уяг. Тэгээд энэ самар маань одоо дуусч байна. Бис адамдаа ицсан. Миний хоол идэж болох цаг хугацаа одоо ер нь дуусч байгаа. Өнөөдөр тэгээд шилнийг ирчихвээ. Нөгөө нэг ажиллахгүй шал хэрэггүй авч гарч ирсэн. Power bank байна. Энэ USB нь ажиллахгүй юм шиг лээ. Усны сам байна. Natural day. Мэдээж төрөвч байна. Тэгээд энэ Spider-Man-тэй дотор нь зоосон мөнгө хийдэг. Энд нь 100 төгрөг мөнгөнүүтэй. Энийг манай нагаж ихчийн нөхөр авч өгчээсэн манай үеэл дүү бит хоёрт. Миний төрсөн өдөрт зариулаад би одоо хүртэл энийг барьдаг. Тэр бол олон жилийн өмнө. Бид мэдээж ариун цэврээ хэрэглэн. Тойроос салбадаг байна. Тэгээд өндөө их юм аа шүү. Тойл байна. Тойл энийг бас
төрсөн өдрөөр манай нэг Монгол юм хийдэг гэгч надад бэлгэлжсэн. Яа. Тэгээд уруулын бодог байна. Мишагаас авч исэн. Тэгээд бүсний нэг юм жижиг хавчаар байна. Бүсний бас ийм том хавчаар байна. Урал өнгөлөгч байна. Яа. Мэгтэй өнгөлөг байх хэрэгтэй юм уу? Байна. Ер нь бол яг байна. Сонирхолтой малга гэхдээ. Яа. Энэ влог одоо энэ хэдэн цаг маяг болж байгаа юм бол доо мэдэхгүй байна. Айгу уртал болоод байгаа юм шиг надад санагдаад байна. Тэгээд тийм болохоор би тэгээд зарим тастаж мастад хийх байх. Эсвэл бүгдийг хийгээд тэгээд яа тэгээд гой юм яриа гэж бодсон ч гэсэн энэ влог маань амар урт болж байгаа юм болохоор тэр ярих хэрэгтэй юм да. Ярмаар амнуудаа жоохон байж байгаа тийж жаад яриа одоо ер нь гэлөөгүй харах чихтэй ханди одоо энэ өчнөөл сайхан юм байдаг байх мэдээж энэ хотод тэгээд бүгдийг би энд өнөөдөр би орой өдөөс хойш орой ирчлээ тэгээд бүгдийг нугаас өнөөдөр үзэж харж харуулж чадахгүй дараа дахиад ирэх юм бол дараа ингээд дахиад ирэх юм бол үзүүлээ тэгээд дараагаас ирнэ шиг тийш явахдаа юу үзэж харуул зүгээр байна гэдгийг судалж байгаад явах хэрэгтэй гэдгийг амар сайн ойлголоо. Яа тэгээд одоо юу нэг юм олж идтiim үү бэлт юм одож би бол юм мэдж болохгүй заяа. Тэгээд яг уу зөв гүрийгээд үнээр идчихмээр гоё харагдсан байвал идээд тэгээд тийм харагдахгүй юм бол гүрийгээд гэртээ хараад тариг мараг идэт юм тий. Одоо нөгөө төв хавтгон хавтэ гал тэрний буудлын руугаа би явах хэвээр тэндээс гэрлээ юм. Тэгээд эсвэл удаа хөөхөн чижиг нээр удаа явна тэгээд гэртээ харахад орой нар жарган тийм болохоор гэртхэн шокер орно харъя. Яа тэгээд баяртай гэж би одоо гэртээ харах замдаа Монголд хараад бичлэг хийх үгүйгээ мэдгүй байна. Гэтэ хийхгүй ч магадгүй болохоор баяртай. Чус. Юм ятгүй гэж томроод исэн чинь миний амар дуртай юм ингээ гарч ирээд энийг авах болчлоо. Тэгээ удасан чинь гээд ингээ багсаад байгаа байхгүй юу? Тэгээд багсаад энийг авсан үрдмэр санагдаад байна. Багт BBQ chicken яа тэгтээ энийг тиймлэр хитэрсэн юм байна. Та нөгөө персонтэй авчлаа. Нөгөө нэг багт эм талхаас штэ. Тэрс арай хитэрнэ гэж бодоод авсангүй. Тэгээд энийг идэж үзчихээ энэ миний ботсон шиг байхгүй бол жоохон урам байна. Энэ хүмүүс ингээ гудман зүгээр юу ч хамаагүй идэж уугаад байждаг. Тийм болохоор гудман юм хийж байгаа ичихгүй Монгол ясан мөн ичих байсан. Гэрлүүгээ буцаах цүгэндээ суучлаа. Тэгээд цүгэнд хинч байхгүй нь хамгийн түрүүнд суучлаа. Тэгээд нөгөө нэг удаан арай ч удаан авдаг гэж байдаг байхгүй бүр бүх зогсоол дээр зогсдог гээд тэгээд тэр нь л таарлаа. Тэрэнд нь суучлаа. Айгу олон зогсон арай жоохон удаан юм. Хэдэн минутаар удаан явдаг. Тийм болохоор одоо яах вэ? Тэгээд урдын авдыг хүлээхээр юуны дараа хийсэн юм чинь 30-40 минут. Бүр 50 минут хүлээх юм уу? Байсан байна. Тийм болохоор гадаа хүлээж ахаар удаан ч гэсэн дотор суугаад явж ивэл зүгээр ах гэж бодоод энийг суучлаа. Тэгээд одоо үлдсэн самраа идээд саяны нөгөө курсант идсэн юм байсан. Тэгээд үлдсэн самраа идээд усаа уугаад тэгээд чадвалантад юм да. Уцандаас эргүүлэг тавиад бодлоо өнгөрчихгүй хэн шиг. Яа. Тэгэхээр гэртээсэн тараагсан тэгээд маш их энерги зарцуулсан болохоор төвчгүй зэц идсэн тэгээ бацны салаад идсэн манайд байсан боловч би бүр дээр манус нэмээд идсэн тэгээ зэц кетчуптэй идсэн. Яа. Тэгээ банантай таргицсан. Тэгээд
бахан нэг музиког гээд ютубер авах мэт штэ. Тэрний хожиг жоохон сонслоо юм мэд ингээ тэгээд уянгагийн бас нүрэ бодож байгаа влогийг үзлээ. Одоо тэгээд шүдэ авах чинь тэгээд шүдэ аваачаад нүрэ цэвэрлээд тэгээд герман хэлний онлайн хичээл байгаа тэрийг үзэн тэгээд англи хэлний онлайн хичээл сая 2-3 хоногийн өмнөөс хэд хоногийн өмнөөс лээ. Сайхнаас үзэж эхэлсэн. Тэгээд миний англи хэл минь болохоор яа тэгээд одоо нүрэ цэвэрлчихэд хичээлээ хийн. Тэгээд хичээлээ хийжээд хичээлээ ер нь 10 цаг хүртэл дээдлэн үргээд хийдэг. Тэгээд хичээлээ хийжээд энэ бичлэгнүүдээ өөрийнхөө бичлэгнүүдийг үзээд янзлаад нийлүүлээд тэгээд хамтан миний усаагаад энэ ус энэ миний ус биш тэгээд тийм ороц юм шиг байгаа тийм ингээд харж байгаа та. This is my энэ одоо ингээд миний зүгээр л ингээд өөрийнх нь байгаа ус заяа угаагаад хатаагаад байглаасаа. Надад нэг ширхэг ч юм уу ахгүй, нэг ширхэг сэнс ахгүй, нэг ширхэг ороод байгаа юм байхгүй. Тэгээд миний ус герман дэрснээс хойш амар хонж байгаа. Монголч бас ер нь унтан байсан. Нэг хэсэг юмсан алцраад одоо ч гэсэн амар хонж байгаа. Тэгээд жоохон юм уржгаар хөвсгөр сэгсэр үстэй л да би үстэй юм бол харагдаж байгаа. Тэгээд энэ амар олон юмс болж байгаа. Сэтгэл санаа яа тэгээд сэтгэл санаа дээр усэндээ хэрэгэлдэг юм тийм маш их олон зүйлс болж байгаа. Тэгээд яг хамгийн том нөлөө нь юу гэдэг мэдгүй юм. Тэгээд өглөө сэрэл дээр мэрээ ингээл амар их ус болсон. Өрөөнд миний ус нь газраар унсан байхыг хараад амар хэцүү байдаг. Тэгээд үсээ самнахаар ингээл самн дүүрэн миний ус гарч ирэхээр юм сайхан бол байдгүй хэцүү байдаг. Яа тэгээд энэ ургуулах гад витамин ууж байгаа. Өөр юм хүрч байгаа. Тэгээд хичээж л байгаа. Би бүр үсээ хосуултын мууч гэж бодож үзсэн амьдралдаа. Тэгээд би бол хосуулах одоо нэг ямар харагдах ч юм уу тэрнээс бол ичгүй зүгээр өөр дүн чухал. Тэгээд тэрнээс нэг бол ичгүй. Тэгээд үнэхээр амар их ус маань өнөөдөр хамаал би хосуулна. Хосуулах юм бол би хоохоо нэг эхнээс нь шинээр сайхан харчлаад шинэ сайхан өтгөн ус ургуулна гэж би бодож байгаа. Яа тэгээд миний нэг өдөртөө хамт байсан та бүхэнд баярлалаа. Одоо шүдэваа нүрэ цэвэрлэж чилээгээд бичлэгээ онцлаад тэгээ маргааш оруулна. Тэгээд одоо би ямар харагдаж байна? Яг тэр байгаагаар л харагдаж байгаа нь би энэ хүн тэгээд байгаагаар хүлээж авдаг миний найзууд л уусаа миний дотны хүмүүс л уусаа үзэх бах. Яа би надад амар хөөрхөн харагдаж байгаа байхгүй юу? Надад бол амар хөөрхөн харагдаад байгаа. Тэс чинь гэрэл мэрлийн үнцэг таарахгүй юм яа. Бид энэ цац ингэнч байсан шиг. Ямар ч гэсэн би энэ талын амар хөөрхөн үсгэлний харагдаж байна. Хүмүүс намайг яаж ханаагаа би бол өөртөө хөрхөн л өөртөө л таалагдах гэж амьдэрдэг юм дөө ер нь тэгэж. Намайг ингээд би ингээ өөртөө ингээ муухай харагдчих юм бол өөртөө таалагдахгүй юм бол хинч намайг хэдэн ч хүн намайг хөрхөн гэж хэлсэн би өөртөө таалагдахгүй хөрхөн харагдахгүй бол хөрхөн гэж зөө. Би өөртөө л ингээ одоо ингээ харагдаж байгаа шиг хөрхөн харагдаж байгаа юм бол хинч намайг хөрхөн биш муухай гэж хэлсэн би хөрхөн. Яа тэгээд тийм байна да одоо натан бэсэнд баярлалаа. Одоо миний сайхан хоолойг минь утас яаж өөрчлөхийг би бас сайн мэдгүй байна.
Энэ өсөдөө яг ямар амгалаа. За окей. Тэгээд хичээлээ хийж байхдаа ч юм уу хоорондоо орохдоо ч юм уу бичлэг бас хийж магадгүй. Тэгвэл тэнд уулзцай. Тэгэхгүй бол сайхан мартаарай. Бас хөрхөн жоохон ядарлаа. Тэгээд одоо гэрмэл хийх төвтөнд магараа тавьсан байна. Тэгээд дараа нь англи хэлний хаалын хичээлийг үзнэ, гэрмэлний хичээлийг ч гэсэн хаалын дараа үзнэ. Энэ зүгээр нэмэлтэлтэй. Яа тэгээд тэгээд уцаараа хичээлээ үзэх болохоор ингээд фовай гэж тэгээд хичээлээ үзчихээ, хоёр хичээлээ үзчихээ. Тэгээд биш хондоор бичлэгнүүдээ үзээд янзлаад алга болгоно. Яа. Сайхан мөрөө. Тэгээд миний одоо энэ өдөрч ингээд бодогтой сексисэн нэг харсан. Одоо бодоггүй нэг. Би ч одоо энэ дэснээс хойш нүүр бодоо байсан даа. 7 хоногт бүр үсрээд тэгчээд нэг 2 боддог заяа. Дээд тал нь зарим 7 хоногт 2 боддог. Заримд нь нэг, заримд нь бүр боддог ч юм. Тэгэл битгүй нэ амар монгол шиг байнга амар ганган нүрэ ботцсон явах шаардлага гардаг болох. Тэгэл нүрэ бодох чинь бас цаг зав орно шүү дээ. Тийм. Тэгээд стомтж байгаарай. Ядаа хөрмат. Математик. Томьёны. Хөрмат. Нижерийн төчөө юм. Ними бэн. Ийм тоглоом. Harry Potter-ийн нүүд төгшин багш байна. Тэгэл болон зөндөл байна та. За, түр бай.